Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүх 100 жилийн аяг тохиолдуулан хүүхдийн хөгжил төлөвшлийн цаг, арга хэмжээний хүрээнд Мөрөн багийн ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангид заасан хариуцлагын сэдэвтэй хичээл. Хариуцлага юу юм бол ямар урт үг вэ? Санаа зовсолгүй нэ за урт гэж бүү ээ. Би чамд төхөөлж өгье. Бид өдөр тутамдаа хийх ёстой зүйлээ хийгээд байвал хариуцлагатай байна гэсэн үг. Энгийнээр бол ер нь бүгдээрээ хамт аялцгаая. Хэрэг чи намын сангаас авсан номоо уншиж чад хугацаанд нь буцааж өгвөл чи хариуцлагатай хүүхэд гэсэн үг. Найзаа чи ном унших дуртай юу? Би бол дуртай. Хэрэг чи морь унахтаа хамгаалалтын балгаагаа өмсдөг бол чи хариуцлагатай хүүхэд. Найзуудаа морь унахтаа хамгаалалтын балгаагаа заавал өмсөж байгаарай. Хэрэг чи өглөө босоод цэвэрхэн хугацаа өмсчихэд сургууль руугаа явах замдаа хувцас зааван болгохгүйгээр очвол чи хариуцлагатай хүүхэд. Цэвэрч байдал чухал тийм үү? Хэрэг чи өглөө босоод шүдээ аваагаад өглөөний цайгаа уугаад сургууль руугаа явдаг бол чи үнэхээр хариуцлагатай байна гэсэн үг. Бид өглөө орой болгон шүдээ авах хэрэгтэй тийм ээ? Хэрэг чи хашааныхаа хаалгаа төгөчих юм бол чи хариуцлагатай хүүхэд гэсэн үг. Учир нь хаалгаа өнгөрөхөө ирэхвэл нохой чинь гүйж гараад хүн рүүдээ ариулъя. Хэрэг чи байгаль зугаалж байхдаа хог тарихгүй эсвэл тарьсан хогоо түүж авдаг бол чи маш сайн хариуцлагатай хүүхэд юм. Ээж аавууд маань биднэр бахархандаа хоггүй ирүүл орчин хичнээн сайхан билээ. Хэрэг чи бороо орсонч би цан дүүгээ анхаарч ногоон гэрлээр хамт гарвал чи хариуцлагатай байна гэсэн үг. Зам гараад шүхрээд илгэж болно шүү дээ. Гол нь чиний шүхэр харах орчинд саадбарлаж болохгүй тийм үү? Хэрэг чи өдөр бүр дасгал хийдэг, гараа тогтмол угаадаг, бас эмчит үзүүлдэг бол чи үнэхээр хариуцлагатай хүүхэд байна шүү. Бид эрүүл мэндээ анхаарч байх хэрэгтэй тийм ээ? За найзаа одоо хариуцлага гэж юу болохын тухай ойлгосон биз дээ? Хэрэг тийм бол надад хариулаарай. Бас хариуцлагын тухай зураг зурж эсвэл үлгэр зохиож болно шүү дээ. Тэгээд миний бичлэгэн дээр хуваалцаарай. Надад сонирхолтой байх болно. Бас манай хөдөө нутгаар туслаарай. Анхаарлын үзсэнд баярлалаа. Баяртай найзаа.